засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Засгийн газрын гишүүд улсын их хурлд тангараг өргөнө. Монгол улсын ерөнхий сайд нэм усрын учрал таныг засгийн газрын гишүүдэд томилсон тухай захирамжийг уншиж танилцуулна хэмээн дээр төрж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэг, Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 5-р хэсэг, 23-р зүйлийн 1-р хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол улсын ерөнхий сайд миний бие онцгой бүрэн эрхийнхаа дагуу засгийн газрын гишүүнээр томилох захирамж гаргаж, Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар Жаданбын энх баярыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдаар Тогомдын дор чандыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдаар Нямтайшрын номтой баярыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Баттүмрийн энх баярыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Бат цэцгийг, Монгол улсын засгийн газрын гишүүн, сангийн сайдаар Загжовын Мэнт сайхныг, Монгол улсын засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайдаар Сайн буянгийн амар сайхныг, Монгол улсын засгийн газрын гишүүн, аж үйлдвэр эрдэс баялагын сайдаар Гонгорын Дамдын нэмийг, Монгол улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлуутыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Цэндийн Сандаг очрыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, боловсролын сайдаар Лувсан цэрэнгийн энх амгаланг, Монгол улсын засгийн газрын гишүүн, гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар Телехуаны Ав Бакирийг, Монгол улсын засгийн газрын гишүүн, зам тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэр сайхныг, Монгол улсын засгийн газрын гишүүн, соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдаар Жоквын Алдарж Авхланг, Монгол улсын засгийн газрын гишүүн, хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдаар Инх тайвны Батамгаланг, Монгол улсын засгийн газрын гишүүн, хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Цагаан хүүгийн Идэр Батыг, Монгол улсын засгийн газрын гишүүн, цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдаар Жинбатын Номинг, Монгол улсын засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайдаар Бадрахын Найдлаг, Монгол улсын засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайдаар Инх баярын Батшугрыг тус томиллоо. Манай засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, хүн намаас 2 сайд, үндэсний эвслээс 1 сайд тус томилогдсон ажиллана. Засгийн газрын гишүүдийн 79% нь өмнө нь засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол засгийн газрын гишүүдийн үлдсэн 21% нь анх удаа томилогдож байна. Дэлхийн геополитикийн хурцлол байдлын улмаас түлш шатхуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэн нь 2 дахин нугар өсөж, хомсдол нүүрлэж, инфляц үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед та бүхнийг Монгол улсын засгийн газрын гишүүнээр томиллоо. Бүх юмны суур үн болдог 100% импортын хараат байдалтай түлш шатхууны үнийн огцом өсөлт, инфляцийг хөөргөдөх, цалин орлогыг үнгүүдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдлийг дагуулж байна. Түлш шатхууны үнийг барих боломжгүй гэдэг үннээ дахин хэлээд гагцхүү тасалдал хомсдол үүсгэхгүй төлөө хичээн ажиллах болно. Монгол улс дэлхийн нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатхуун эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ. Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхаа дагуу засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах 2 үндслийг харгалзан үзлээ. Бидэнд сандал суудал биш, санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн 10 тэрбум болно. Хэдэн сайд сөөллөөгээд мөнгө хэмнэх биш, илүү төлнө. Нэг сайд сомгдоход дагаад төрийн албан агчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаа үүснэ. Татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө эд өрг дунд нь өргөдөж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэт 2 өдрийн алга ташлтын төлөө цаг мөнгө өрмөөрөг байна. Цаг мөнгө алдмааргүй байна. Түлш шатхууны үн хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Бага хүчээрээ шууд орё. Хийдэл давхардал, илүүдэл, давхцалд иж бүрэн чигүүргийн шинжилгээ хийж 7 хэмжиж 1 огтлоод оновчлох болно. Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 гаруй сул оронтой байна. Үүнийг бүглэх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт болох болно.
Бусад зардлыг тооцохгүй зөвхөн салингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно. Сайдын алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартаагаа цоо шинээр дадлагжигч шиг танилцахгүй, танин мэдгүй дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтаач гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлан удирдан зохион байгуулах чадвартай эсхийг тооцож үзлээ. Олон нам эвсэл сонирхлын бүлгээс бүрдсэн улсын их хурал хүчтэй сүр хүчнтэй нөхцөлд засгийн газрын доктортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юм байхгүй шууд хэлье. Түл шатхуун тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдаж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна. Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүйч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж үйл хэрэгээрээ эх оронч байж эвтэй, хүчтэй, эс шийдэмгий илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүйн цаг дээр биш энэ цаг дээр ажил асуудлаа ярьж ажиллана. Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гин буруутай эсгээ шалгуулах шаардлагыг тавих болно. Төсвийн тодтгол хүлээлгүйгээр засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж өөрөөсөө хамаарах бүхнийг хийж хэрэгжүүлэх болно. Төрийн сангаа удирдах, байгаа хөрөнгө нөөцөө зүү зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөө, тавилах хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй илүүд зардлыг таслан зогсоож, татвар төлөгчдийн хөлс хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна. Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг ивэж, эрх чөлөөт тусгаар Монгол улс мандан бадрах болтугай. За засгийн газрын гишүүд тангаргийг хамтдаа өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангарыг уншиж нөгөө гишүүд давтан хэлнэ. Засгийн газрын гишүүд тангараа өргөнө. Монгол улсын засгийн газрын гишүүн бий. Монгол улсын засгийн газрын гишүүн бий. Улсын гишүүн сонирхлыг эрхэмлэн. Улсын гишүүн төрт ёс. Түүх соёлынхон уламжлалыг хүнд. Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж. Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж. Авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж. Авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж. Төрийн хуулийг биелүүлэх ажлыг төр ард түмэн. Төрийн хуулийг биелүүлэх ажлыг ард түмэн. Монгол улсын ерөнхий сайдын өмнө бичлэн хариуцж. Монгол улсын ерөнхий сайдын өмнө бичлэн хариуцж. Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхэд хангаруулъя. Миний бие энэ хангаргаасаа няцуул. Хуулийн хариуцлага хүлээнэ. За баярлалаа. За одоо засгийн газрын гишүүд төрийн сүлдэнд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлнэ. За төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарын үсэг зурхыг өрье. Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд Жаданбай инх хоёр таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарын үсэг зурхыг өрж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд Нямтаашны номтой хоёр таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарын үсэг зурхыг өрж байна.
Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайд Тогмөдийн Доржхан таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарыг устурахыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга Баттөмрийн инхээр таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарыг устурахыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэг таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарыг устурахыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн, сангийн сайд Загдчивэ Мэндцайхан таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарыг устурахыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд Сайн буянгийн Амар сайхан таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичигт гарыг устурахыг урьж байна.
Монгол улсын засгийн газрын гишүүн аж үйлдвэр эрдэс баялагын сайд гонгорын дамжним таныг төрийн талбайнаас айдас авч тангаргийн бичигт гарав хэсэг зурхыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалгын сайд Дамбын Батлууд таныг төрийн талбайнаас айдас авч тангаргийн бичигт гарав хэсэг зурхыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн сайд Цэндийн сандаг очир таныг төрийн талбайнаас айдас авч тангаргийн бичигт гарав хэсэг зурхыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн боловсролын сайд Лувсан цэрэнгийн хямглан таныг төрийн талбайнаас айдас авч тангаргийн бичигт гарав хэсэг зурхыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Төлөө хааны Ав Бакир таныг төрийн талбайнаас айдас авч тангаргийн бичигт гарав хэсэг зурхыг урьж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн зам тээврийн сайд Борхүүгийн дэлгэр сайхан таныг төрийн талбайнаас айдас авч тангаргийн бичигт гарав хэсэг зурхыг урьж байна.
Монгол Улсын засгийн газрын гишүүн, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жокгүй алдарч авахлан таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичиг гараа үүсгэх зурхийг урьж байна. Монгол Улсын засгийн газрын гишүүн, хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын сайд Энх тайвны Батамгалан таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичиг гараа үүсгэх зурхийг урьж байна. Монгол Улсын засгийн газрын гишүүн, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Цагаан хүүгийн Идэрбат таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичиг гараа үүсгэх зурхийг урьж байна. Монгол Улсын засгийн газрын гишүүн, цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Чимбатын намын таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичиг гараа үүсгэх зурхийг урьж байна. Монгол Улсын засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайд Бадархын найдлаа таныг төрийн далбаанаас айдас авч тангаргийн бичиг гараа үүсгэх зурхийг урьж байна.
Монгол улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд Энх баярын Батчуугар таныг төрийн далбаанаас адс авч тангаргийн бичт гар үсэг зурхыг урьж байна. Засгийн газрын гишүүд улсын их хурлд тангараг өргөлөө. Та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье. Тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөлийг мэдэгдэе.